За хүрэлцэн эрхэм сэтгүүлч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын иргэн бороо үлцээ. Өнөөдөр би та бүхэндээ ерөнхий сайдаас асуулт асууя нэртэй хэвлэлийн урал хийн. Монгол Улсын ерөнхий сайдаас Монгол Улсын 18 нас хүрсэн бүх хүн сар болгоны сүүлийн баасан гарагийн 14 цагаас Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдаан дээр асуулт асуух боломжтой болсон. Монгол Улсын ерөнхий сайдаас монголчууд бүгд асуудаг болцгоё. За ямар очтой юм бэ гэвэл Монгол Улсын ерөнхий сайдаас иргэд та бүхэн ди парламент захим системээр дамжуулаад Улсын их хурлын чуулган хурлаж явах үед сар болгоны сүүлийн баасан гарагийн 14 цагаас асуулт асууж болно. 18 нас хүрсэн бүх хүн ди парламентаар дамжуулаад ди парламент системийг та бүхэн мэднэ. Ди өргөдөл систем, ди парламент систем нэг байдаг. За ди парламент өргөдлийн системийг Монгол Улсын давтагдахгүй тоогоор 18-аас 95 насны 1,306,464 иргэд саналаа өгсөн. Энэ санал бол Монгол Улсын 18 нас хүрсэн бүх иргэд төрийн үйл хэрэг шууд оролцох боломжтой буюу та Монголын парламент, Монголын хууль тогтоох байгууллагад ямар шийдвэр гарч агаад саналаа тусахын боломжтой болсон гэсэн үг. Мөн таны амьдралд, таны нийгэмд ямар асуудал тулгарч байна, энэ бүх зүйлээ та өөрөө санаачлаад парламентын түвшинд хэлцэх боломжтой ийм систем. За өнөөдрийн байдлаар энэ систем дээр Монгол Улсын 8 иргэний гаргасан асуудал 100 мянгад хүрээд парламентаар хэлцэгдэж байгаа. За мөн Монгол Улсын иргэний гаргасан санал 70 мянгад хүрээд Улсын их хурал дээр утааны сонсгол хийсэн. Мөн Монгол Улсын 2 иргэний гаргасан санал 33 мянган иргэний дэмжлэг авч өнөөдөр парламент дээр хэлцэгдэж явж байна. За та бүхэн мэдж байгаа ба цалинтай эжийн мөнгөийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын төлөвийг 50% бууруулах, нөөтийн 2%-ийг 5% болгох, нийгмийн даатгалын хувь хүний орлогын албан татврын чимтгэлийн 10%-ийг 1% болгох. За мөн өнөөдөр урд жишээ нь нийгмийн даатгалын чимтгэлийг бууруулах санал 100 мянгад хүрсэн. Энэ бүх саналууд парламентын түвшинд хэлцэгдэх ёстой. Зарим нь хэлцэгдэж байгаа, зарим асуудлууд нь хэлцэгдэхгүй байгаа. За мөн 33 мянган иргэн Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварыг эсэргүүцээд энэ бол байх ёсгүй маа гэдэг санал гаргаад Улсын их хурал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Үндсэндээ юу хэлэх вэ гэхээр Монгол Улсын 18 нас хүрсэн бүх ирэхэд парламентын түвшинд бүх асуудлаа гаргаад хэлцүүлэх боломжтой энэ систем байгаа. За тэгвэл 1.3 сая иргэн хэрэгжилж байгаа энэ системээр дамжуулаад Монгол Улсын иргэд чуулганы хуралдааны үед буюу сар болгоны баасан гарагийн 14 цагаас ерөнхий сайд хэн байхаа шалтгаалаад асуулт асуух боломжтой гэсэн үг. Яаж вэ гэвэл та сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гараг өдөр ерөнхий сайдаас асуулт асууж болно. Иргэн бүр асууж болно. 5 хоногийн хугацаанд иргэдээс санал авдаг. Иргэдийн саналыг 5 хоногийн хугацаанд авсны дараа их хурлын хамгийн газар холбогдох Улсын их хурлын нам ивслийн бүлэгт өгдөг. Нам ивслийн бүлэг тухайн иргэдийн асуултыг аваад нэг их хурлын гишүүн гаргаад тэр Улсын их хурлын гишүүн Улсын их хурлын чуулган дээр ерөнхий сайдаас Монгол Улсын иргэн ийм асуулт асуулаа, та ийм асуултанд хариулна уу гэж явдаг. Энэ жишг Монгол улсад хэрэгжээд 2 жил болж байгаа. Гэхдээ энэ ди парламент систем дээр байгаа 2 зэсний нэг зэсийн сая 300 мянган хүн хэрэглээд байна. Нөгөө зэсийн хүн хэрэглэдэг. Тэгэхээр энэ Монгол улсын иргэд сая 300 мянган иргэн та бас ерөнхий сайдаас асуулт асуух боломжтой байгаа. Энийг хэлээч л гэдэг хэвлэлийн хурлыг хийж байгаа. За ингээд ди парламент захим систем дээр Монгол улсын 18 нас хүрсэн сая 300 мянган хүн хэрэгжилж байна. За энэ систем дээр болохоор юу байдаг вэ гэхээр та бүхэн харж байгаа ба Улсын их хурал ерөнхийлөгч засгийн газрын хууль санаачилсан боловсруулж байгаа хуулийн төслүүд, өргөн баригдсан хуулийн төслүүд, ерөнхий сайдын мэдээлэл, ард талд нь нийтийн өргөдлийн систем. Энэ нийтийн өргөдлийн системийг сая 300 мянган хүн хэрэгжилж байна. Монгол улсын 18-аас 95 насны. Тэгвэл яг хажуу талд нь байгаа ерөнхий сайдын мэдээллийн зэсийг хэн ч хэрэглэхгүй байна. Буюу бид нар ерөнхий сайдтай бүх хүн уулзах чадахгүй, ерөнхий сайдаас бүх хүн асуулт асуух боломжтой ийм хуулийн зохицуулттай. За ерөнхий сайд 2025 оны 4 сарын 25 буюу энэ 5 дахь өдөр Монгол улсын иргэд ерөнхий сайдаас асуулт асуугаад ерөнхий сайд энэ 5 дахь өдрийн 14 цагаас чуулганы хуралдаанд иргэдийн асуултанд хариулна гэсэн үг. За энэ асуултыг сар болгоны сүүлийн 7 хоногийн өмнөх 5 дахь өдөр Улсын их хурлын даргын зөвлөлөөс захим систем дээр тавиад тэгээд 5 хоногийн хугацаанд иргэдээ санал авдаг. Үндсэндээ өнгөрсөн 4 сарын 18-наас
4 сарын 22-ны ажлын цаг дуусах хүртэл иргэдээс асуулт авч байгаа гэсэн үг. Одоо та бүхэн ерөнхий сайдын 2024 оны 4 сарын 25-нд баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээлэлтэй холбогдуулаад та бүхэн асуулт асуух хугацаа маргааш орооны 18 цагаар дуусна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ерөнхий сайдаас энэ үндэсний баялагын сан ямар ачаал өгтөлтэй юм бэ? Энэ ямар утга учиртай юм бэ гэдгээр ингээ асуултаа асууж болно. Энэ асуултыг чинь 2 дахь өдрийн 18 цаг хүртэл хүлээж аваад авсныхаа дараа намын бүлгүүд өгөөд намын бүлэг тухайн нэг гишүүнийг сонгоо тэр нэг гишүүн тухайн иргэний өмнөөс яг иргэний асуултыг асуудаг гэсэн үг. Энэ систем хэрэгжээд 2 жил болж байгаа хэн ч энийг ашигладаг. Улсын их хурл энийг иргэдэд мэдүүлэхийг хүсдэг. Тэгэхээр одоо та бүхэн үндсэндээ маргааш ороо ажлын цаг хүртэл ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэс үндэсний баялагын сан ямар үр дүнтэй юм бэ? Ямар ажил хийгдэх юм бэ? Үнэхээр хуримтлалын сан, үнэхээр ирээдүйн өв сан энэ зүйлүүдэд хэдэн төгрөг суух юм бэ? Энэ нь ямар үр дүнтэй байх юм бэ? Монгол улсын байгалийн баялаг иргэдэд ямар байдлаар тэгш байдлаар хүрэх юм бэ гэдэг энэ асуудлуудтай холбоотой асуудлуудыг асууж болно гэсэн үг. За жишээ нь иргэн миний бие Үлзий Батууд асуулт асуусан, 4 асуулт асуусан. За мөн иргэн Дүлгэн Заяа бас асуулт асуусан байна. Гэх мэтчлэн Монгол улсын ди парламентыг хэрэгэлдэг, өргөдөл гаргасан, өргөдлийг дэмжсэн 1,300,000 иргэн яг англи шиг сар болгон ерөнхий сайдаас асуудаг байдлаа мэддэг болчих юм бол манай нийгэм өөрчлөгднө л гэж үзэж байгаа юм. Тэрнээс МСС, Жинко гэж 2 хуваагддаг биш бодиттой байдлаар асуудлыг тавиад энэ баялагын сан чинь хэрхэн явах юм бэ гэдгийг бид нар сар болгон ерөнхий сайдаас асуудаг болчих юм бол энэ нийгэм өөрчлөгдөнө. Залуучууд хэн нэгэн сошиал дээр байгаа хуурамч 1 сая хаягийг дагдаг биш энэ парламентын албан ёсны системийг ашигладаг болох юм бол бидний ажлын байр ирээдүй бидний боловсрол дэвшил бус байдал энэ бүх зүйл өөрчлөгдөнө л гэж үзэж байгаа. Тийм учраас энэ мэдээллийг та бүхэнд хүргэж байгаа гэсэн үг. Тэгэхээр би дахин хэлье. Улсын их хурлын чуулган хуралдаж байгаа үед сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагт Монгол улсын ерөнхий сайд хэн байхаа шалтгаалаад ерөнхий сайд өөрийн биеэр иргэдийн асуултанд хариулдаг ийм хуультай. За жишээ нь энэ системийг бид дахиад харуулъя. За энэ одоо баг 2 дахь жилийнхаа ойдоор явж байгаа энэ систем гэсэн үг. Өмнө нь ингээд одоо жишээ нь энэ уур амьсгалын өөрчлөлтгээд 3 сарын 28-нд ерөнхий сайд бас асуултанд асуусан. Ингээ иргэд асуудаг. За саяны энэ одоо сая 2хан иргэн асуусан байсан. Яагаад ингээ иргэд 2хан байгаа юм бэ гэвэл угаасаа 2хан иргэн байхыг л хурал хүсдэг. Яагаад бол иргэд энэ талаар мэдэхгүй байхыг л хүсдэг. Энэ 2 иргэн маргааш 10 болдог, 20 болдог. Яагаад гэвэл нэг ч иргэн асууж болохгүй асуух нь муухай харагдах учраас хамгийн газрын адилчдаар бүглүүлцдэг. Тийм учраас энэ байдлыг харж байгаа. Монгол улсын иргэд ди парламент системээр өөрийнхөө дан системээр ийм Монголоогоор дамжаад ерөнхий сайдаас асуудаг энэ боломжийг бүх иргэд нээлттэй болгоё л гэдэг хэвлэлийн хурлын зорилго. Тэгэхээр хэдүүлээ парламентын ардчлалтай улс бид нар парламентын ардчлалтай улс бол иргэн засагладаг. Тийм учраас та бүхэн заавал сонгуулиар төрийг барьдаг биш. Сонгуулийн бусад 4 жил хагас та өдөр болгон парламент юу хийж гинэ вэ гэдгийг бүгдийг хянах боломж таны гарт байна л гэсэн үг. Тэгэхээр та бүхэн байна хэн нэгэн улс төрч хэн нэгэн хүний дам яриа юм уу хов живэнд биш бодит байдлаар энэ хуулиар олгогдсон өөрийнхөө төрийнхөө үйл хэрэгт оролцох парламентээр гарч байгаа таны эсрэг байгаа шийдвэрүүдийг таны төлөө болгох парламентээр гарч байгаа явц үерх ашигтай шийдвэрийг өөрийнхөө ирээдүйн төлөө нийгмийн сайн сайхны төлөө болгох энэ боломж хэн нэгэнд биш Монгол улсын иргэн танд байна. Энэ сая 300,000 иргэний 70% нь 18-аас 39 насны залуучууд байгаа. Дундаж нас 32. Тэгэхээр 1.3 сая иргэд та бүхэн өнөөдөр парламент дээр гарч байгаа шийдвэрүүдийг бүгдийг өөрөө шийдэх ийм боломжууд байгаамаа. Тэгээд дахиад хамгийн гол зүйл ерөнхий сайдаас та бүхэн асуудаг болчлоо. Өөрөө 100,000 санал дэмжиг аваад парламент дээр ажлын хэсэг хууль санаачилдаг төр ороо байгуулдаг болчлоо. Бас нэг хамгийн гол зүйл бол парламент дахиад иргэдээс нууж байгаа нэг зүйл улсын их хурлын хян шалгалтын тухай хууль гэж байдаг. Парламент өөрөө хууль баталгаас гадна хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг. Шаардлагатай бол хуулийг одоо засаж сайжруулдаг. Энэний төлөө 19 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад улсын их хурлын хян шалгалтын тухай хууль гэж гаргасан. Та бүхэн мэдж байгаа бах бид нар утааны сонсгол хийсэн, нүүрсний сонсгол хийсэн, хөгжлийн банкны сонсгол хийсэн. Энэ бүх зүйл бол парламент хяналтын үүргээ биелүүлсэн гэсэн. Гэхдээ энэ сонсголын бүх мэдээллүүд одоо хаана байгаа нь бөө мэд. Тийм учраас хян шалгалтын тухай хуулийн 5-1 дээр улсын их хурл хян шалгалтын нэгдсэн сайт хийнэ. Энэ сайт ди парламент дээр цуг байна. Засгийн газар дээр байгаа хян шалгалтын систем хоорондоо интеграцаар бүх мэдээлэлээ нэгдээд иргэдийн хян шалгах мэдэх эрхийг
хангах ийм хуулийн зохицуулалттай. Өнөөдөр улсын их хурал дээр байгаа энэ сонсголуудын ямар материал, ямар гэрч, ямар мэдээлэл авах гэдэг энэ бүх зүйл мэдээлэл энэ сайтн дээр байх ёстой. Өнөөдөр сайт нь ашиглалтанд ороогүй. Үндсэндээ энэ хууль 2022 оны 1 сарын 1-ээс хян шалтгааны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ сайт 2022 оны 1 сарын 1-ээс ажиллах ёстой байсан. Парламент дээр иргэдийн дахиад нэг мэдэх эрхийг нь парламент санаатаагаар болон албаар эсвэл мэдэхгүй байдлаас болж хэрэгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр одоо нүүрсний сонсгол, утааны сонсгол, эмийн сонсгол, ашид малтмлын сонсгол, хөгжлийн банкны сонсголын бүх мэдээлэл их хурлын гишүүний байнгын орооны даргын өрөөнд байгаа энэ мэдээлэл сэтгүүлчид та бүхэн судлаачид иргэд бид бүгд нээлттэй байх ёстой. Одоо энэ нээлттэй мэдээллийг тавихгүйгээр зүгээр энэ мэдээллийг олж авсан тухайн их хурлын гишүүн, тухайн ажлын хэсгийн ахлагч хувийн ашиг сонирхолтой хэн нэгнийг одоо эсрэг ашиглаж эхэлж байна. Энэ бүх мэдээллүүд бүх иргэд нээлттэй байх ёстой. Энийг хийхгүй байгаа. Дахиад нэг зүйл байгаа. Улсын их хурал хян шалгалтын хууль захим системээ доглон ашиглуулж байгаа. Буюу одоо шилний цаанаас чихэр амсуулнаа долоолгоно гэдэг үг байдагтай адилхан гэсэн. Юу хэлэх гээд байна гэхээр улсын их хурал 126 гишүүн намрын чуулганы хугацаанд 25 хян шалгалтын ажлын хэсэг явуулсан. 25 хян шалгалтын ажлын хэсэг гаргаад улсын их хурал цаг тамгын газрынхныг одоо дайчлаад 25 ажлын хэсэг хян шалгалтын ажлын хэсгээр ажилласан гэсэн үг. Энийг бүгд улсын их хурлын байнгын орооны дарга нар улсын их хурлын гишүүд хэлж байгаа. Гэхдээ энэ 25 ажлын хэсгийн бүх мэдээлэл буюу ямар ажлын хэсэг, ямар үүрэгтэй, ямар мэдээлэл авсан, ямар үр дүнтэй байсан, ямар асуудал гарцсан гэдэг энэ бүх мэдээлэл энэ хян шалгалтын систем дээр бүх хүнд нээлттэй байх ёстой. Одоо энэ систем нь байхгүй. Энийг олж авсан мэдээлэлээ улсын их хурлын гишүүд хувийн зорилгоор ямар нэгэн зүйлийг өөртөө давуу байдал олгож парламентын чуулган дээр ашиглаж байна. Гэтэл парламентын өөрийнх нь эрх бол иргэдийн мэд хэрхийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн хяналтыг сайжруулах. Ерөөсөл парламент бол иргэдийн төлөөллийн дээд байгууллага, иргэдийн мэд хэрхийг, иргэдийн засаглах эрхийг л олгох ёстой. Тэгвэл үндсэндээ иргэдийн мэд хэрэг ерөнхий сайдаас асуудгаа мэддэг хууль нь 2 жил гараад байхад парламент хэлэхгүй байна. Хян шалгалтын бүх мэдээллүүд бүх иргэдэд нээлттэй байхыг парламент бас бий болохгүй байна. Парламентаар 100 мянган иргэд саналаа өгөөд байгаа тэрийг шийдэхгүй байгаа. Энэ бүх зүйлүүд нь парламент хууль, үндсэн хуулийн гол зарчим хууль дээдлэх, үндсэн хуулийн гол зарчим тэгш байх энэ боломжуудыг зөрчиж байна гэдэг энэ зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр та бүхнийг Монгол улсын ерөнхий сайдаас асуултаа асуух энэ Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон боломжоо ашиглаач гэдэг зүйлийг өнөөдрийн хэвлэлийн урлаар хийж байгаа. Тэгээд за энэ дээр би та бүхэн энийг харсан дээр байх. Монгол улсын ерөнхий сайд чуулганы хуралдаан хуралдаж байгаа үед сар болгоны сүүлийн 7 хоногийн баасан гарагийн 14 цагт иргэдийн асуултанд хариулдаг. Иргэдийн асуултанд хариулахдаа Монгол улсын ерөнхий сайд их хурлын чуулганы дэгэн тухай хуулийн 112-ийн 4-т зааснаар Монгол улсын ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанд ерөнхий сайд өөрөө хийх ба холбогдох засгийн газрын гишүүдийг байлжуулна л гэсэн ийм хуулийн залттай. Тэгэхээр та бүхэн ерөнхий сайдтай бүгд уулзах чадахгүй ч сар болгон ерөнхий сайдад асуулт асуух хууль байна. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайдыг энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог дэмжсэн байдлаар сутгчлаач засгийн газар. Их хурал энэ гаргасан хуулиа баталж иргэдэд түгээх, багасан хуулиа биелүүлэх, иргэдийн оролцоог хангах энэ зүйлээ хийгээч. Тэгээд Монгол улсын бүх иргэд хууль санаалахаас гадна ерөнхий сайдаас асуудаг болсоо. Тийм учраас хүн болгон ерөнхий сайдаас асуулт асуугаач гэдэг хэвлэлийн урлыг хийж байгаа. Манай Монгол улс бол парламентын засаглалтай орон, иргэдэн засагладаг. Тийм учраас бид нар энэ үндэсний баялагын сангийн хуулийг хүн болгон ойлгож явах ёстой. Тэгээд та бүхэн ерөнхий сайдаас дараагийн удаа олон асуугаарай. Иргэд оролцож байж л энэ нийгэм өөрчлөгдөнө. Тийм учраас маш олон иргэд ерөнхий сайдаас асуулт асуудаг. Яг англи шиг ерөнхий сайдаас асуулт асуух тэр чуулганы хуралдааныг Английн улс даяараа иргэд бүхэн хардаг. Энэ болгохын төлөө энэ хууль санаачлагч хэрэгжиж байгаа. Тэгэхээр энэ хуулийг биелүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Та бүхэн шүүмжилдэг, аливаа зүйлийг ингэж оролцдоггүй байх биш, аливаа зүйлд оролцдог, асуудлаа тавьдаг, ерөнхий сайдаас асуулт асуудаг, хууль санаачилдаг, хуулийн санал өгдөг. Энэ нийгмийг бид нар бүтээх ёстой. Тийм учраас бүх хүн идэвхтэй оролцоотой байгаарай.
Монгол улсад бол дарга нар биш хууль засагладаг, дарга нар биш иргэд засагладаг ийм парламентын засаглалтад орон хүн болгон үндсэн хуулиар олгогдсон өөрийнхөө эрхийг эдлээрэ гэдгийг төгсгөлд нь нийлээд бүгдэнд нь маш их баярлалаа.